Робин Худ Little Johnтой уулзсан. Шервүүдийн ойд анх амьдрахаар ирсэн ихэнх үед Робин ихэд гутрангүй байлаа. Учир нь тэр алдсан бүхнээ мартаад жаргалтай байж чадаагүй юм. Гэвч тэр удаан ганцаардсангүй. Тэр Гримүүдэд суурьсныг сонссон норманчуудын дарамтад орж гэр орноосоо хөөгдсөн олон ядуу хүмүүс түүнтэй нэгтгэхээр ирэв. Удалгүй тэд нэгэн баг болон бүрдэж хүмүүс тэднийг баяртай эрчүүд буюу Merry Men гэж нэрлэх болов. Ингээд Робин Хантингтны Робин бус Шервүүдийн Робин хэмээн дуудуулах болов. Хүмүүс удалгүй Шервүүд гэдгийг товчлон Хүүд гэж нэрлэх болсон ч зарим нь тэр ногоо малгай өмсдгөөс нь Хүүд гэж нэрлсэн гэдэг. Гэхдээ нэр нь ямар байдгаас ч илүү хүмүүс түүнд хаан тулс даяар бүр алс холын орнуудад ч Робин Хүүд гэж хүндэгхэн дууддаг болсон нь чухал. Робин Худ Merry Men-ийн ахмад байв. Түүний дараа байр суурь эзэлдэх хүн бол Little John. Түүнийг ийм нэрлэж дууддаг нь үнэндээ эсэргээр. Тэрээр маш өндөр, том биетэй байсан тул хөгжигтэйгээр бяцхан John хэмээн хожилжээ. Яг л мач нэртэй жижиг биетэй мээж хүүтэй адил. Робин Little John-ыг найзууд дундаа хамгийн ихээр хайрладаг. Little John ч бас дэлхий дээр хинээс ч илүү Робиныг хүндэтгдэг байр. Гэхдээ анх уулзахдаа тэд бие биенээ танихын тулд жинхэнэ утгаар нь нүдэд авч байсныг хэн ч төсөөлөхгүй. Тэд хэрхэн танилцсныг хэрв та таалан сонсвол бусад бүх хөгжилтэй түүхүүдийн адил таныг инээлгэх болтугай. Энэ явдал хаврын эхэн үеийн нарлаг дулаахан өдөр болжээ. Өвлийн турш Робин болон түүний хүмүүс их уйтгартай өнгөрүүлдэг байв. Учир нь тэдний ихэнх адал явдал ойгоор дайр нь өнгөрч байгаа хүмүүстэй холбоотой. Тухайн үед гарт тэрэг байдаггүй байсан тул хүмүүс морьтой зорчдог. Харин өвөл зам шавар шавхаатай хүйтэн нойтон учир хүмүүс бараг аялдаггүй байв. Иймээс Робин болон түүний хүмүүсийн хувьд өвөл бол их нам гүн цаг үе. Тэд өвөл том агууд амьдарч, ном сум бэлдэх, гутал хугацаа янзлах зэрэг ажил хийж цагийг өнгөрөөдөг байв. Нарлаг өглөө Робин уйтгарлаж сэтгэл нь тавгүй байв. Иймээс тэр ном сумаа аваад адах явдал хайхаар ойр алхав. Тэр удаан алхсан ч хүнтэй тааралцсангүй. Удалгүй нэгэн голын ирэг дээр ирэв. Гол нь гүн өргөн бөгөөд өвлийн хур бороонд халих шахам дүүрчээ. Дээгүүр нь нарийнхан ганхмал модон гүүр байдаг бөгөөд хоёр хүн зэрэг гарах орон зай бараг үгүй. Хин нэгэн заавал ус руу унахаар байв. Робин гүүрэн дээр гараад явах гэж байтал нөгөө талд нь амьдралаа харж байсан хамгийн өндөр үлэмж биетэй эр гаталж байгааг анзаарлаа. Робин чангаар "Би гаталж дуусах хүртэл ухраа зогс" гэж хашгирлаа. Тэр үл таних эр инээд алдаад "Надад жин гүүрэн дээр явах хэрэг байгаа. Харин чи намайг гарч дуусхийг хүлээ" гэж хариулв. Робин ийм зантай хүнтэй огт таарч байсангүй. Гэр үргэж бусдыг захирдаг байсан болохоор уурлаж гайхахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Уур хилэн дагтсан Робин номондоо сум суглан зөөхөд хөрч "Ухрахгүй бол би чамайг харвна" гэж хашгирлаа. "Харваад үз. Тэгвэл би чамайг хөхнөөс болох гिचэн балбана" хэмээн нөгөө ир ууртай боловч бардам дуугаар хэлв. "Битгий донгос илжиг минь. Хэрв би номоо татвал зүрхээ нэгт сүлбүүлэн хөвтлээс өөр зүйл чи үзэхгүй" гэж Робин арилв. Үл таних ир "Хэрв би илжиг юм бол чи хурцгар. Ном сумаа над руу чиглүүлчихсэн. Харин би зөвхөн модон саваатай зогсож байхад энэ шудраг гэж юу? Чи бол хурцгар" хэмээн зэмлэв. Робин хурцгар биш. Тийм үг сонсоод твчихгүй. Тэр ном сумаа эргийн өгсөн дээр шидэд "Чи сагсуу, сүр хүчээ гайхуулсан балмад амтан байна. Хүлээж бай. Би чамтай адил саваа аваад зохих хариугч нь өгнө" гэв. Нөгөө ир "Би зугтахгүй, битгий санаа зов" гэж инээсээр хэлв. Робин ой руу орж зузаан сайхан царсан мөчир тастан саваа хийлээ. Мод бэлдэж байх зуур тэр нөгөө ир үнэхээр өөрөөс нь өндөр төдийгүй хавьгүй хүчтэйг анзаарлаа. Гэвч энэ нь Робиныг айлгсангүй. Бүр илүү баярлуулсан ч байж мэднэ. Түүнийг хурцгар гэж хэлсэн тул өөрийгөө хэн гэдлийг харуулахыг хүсв. Робин модоо барин инээмсэглэн буцаж ирээд "Хоёулаа гүүрэн дээр тулалдана. Хэн төрүүлж гол руу унсна нь ялагдана" гэв. "За тэгье, би айхгүй" гэж нөгөө ир хариулаад. Тэд тулалдаж эхэллээ. Нарийнхан гүүрэн дээр тулалдах үнэхээр хэцүү. Тэд бие биенийгээ түлхэж, дайрч, гүүж байлаа. Модон гүүрэн тэдний алхан бүртэх ганхан, дуугарч, хизээл мүдгүй хугарчих гэлтэй.
Гэсэн ч тэд асар хүчтэй цохилцож байр. Робин эхлээд түүнийг ясан дуурахаар хүчтэй цохилоо. "Хөөе, наадхыг чинь би ч бас өгнө" гэж нөгөө ир хэлээд Робины толгой руу хүчтэй буулгав. Цохилт ар араасаа цуурайтаж, мод шажигнан. Хоёр авраг ир хин хэнийгч өршөөлгүй нүдгцэв. Нөгөө ир Робины толгойд тасгитл буулгав. Цус гарч харагдав. Тэгтэл Робин улам хилэгнэн. Гал мэт дайран давшиж, цохилт бүр нь оч усэргэм хүчтэй болов. Эцэст нь нөгөө үл танихэр бүх хүчээ нэг дор төвзрүүлэн аимшигтэй хүчтэй цохиж, Робиныг гүүрнээс гол руу шидэв. Робин толгоогоороо ус руу шамбан орлоо. Нөгөө ир Робиныг усан дунсанд алмайрна. "Хөөе байна уу? Чи хаана байна?" гэж хашгирлаа. Тэр Робин живчихвэ гэж айсан боловч нөгөө талаар түүнийг ус руу унахдаа яаж харагдсныг санан инээхэж бас мартсангүй. "Би энд байна. Газрын уруу урсаж явна" гэж Робин холоос хашгирлаа. Голын урсгал хүчтэй байсан тул Робиныг нилээн хол аваачжээ. Гэвч тэр эргийн модны мөчөрт дөнгөж хурж өөрийгөө татаж гаргаад байв. Үл таних ирж яаран гүйж ирээд, "Чамааг зохиж унахад амаргүй юм аа. Голч живүүл чадсангүй" гэж инээгээд Робинд хуурай газар гарахад нь туслав. Робин ч инээн. "Чи бод үнэхээр сайн тулалдагч юм байна. Шудраг тулалдаан байлаа. Чи ясан тул би чамайг хүндэтгэн. Одоо бид муудалцах хэрэггүй. Найз уулъя. Гар барья" гэв. "Мэдээж" гэж нөгөө ир хариулаад, саваагаар ийм сайхан тулалддаг хүнтэй таарсангүй уджээ. Ингээд тэд жинхэнэ найзууд шиг гар гарив. Робин эвэр бүрээгээ үлээхэд түүний цуурай хөндийгөөр нэгэн зэрэг цуурайтан даахаж. Үүнийг сонссон түүний зоригт дайчид гарч ирв. Ногоон хувцсаар гоёж, тунч ялдан харагдах тэд эзэн рүүгээ яарам ирэв. Үл таних залуу эдгээр ногоон хувцастай, ном сум агссан олон сайхан ирчүүд Робин руу гүйж ирэхийг хараад үнэхээр их тайхав. "Эзэн минь, юу болов?" хэмээн тэдний ахлагч Уилл Стюдли дуу алдан Робин руу дөхөв. "Толгоонд чинь том зүсэгдэж, шалав норжээ" гэд түүний гарын шуун нэр хүрв. "Зүгээрээ" гэж Робин инээд алдав. "Энэ залуу бид хоёр тулалдаад л миний толгойг хагалж, дараа нь намайг гол руу унагсан юм." Үүнийг сонсоод Робины хүмүүс ихэд хилэгнэн. "Манай ахлагчийг гол руу унагсан бол бид чамаагч бас гол руу чулуудна" гэж тэд өндөр эрийг барьж ав. "Чи үүнийг ямар байдаг гэж бодож байна?" Тэд түүнийг ус руу чирэх гэж байтал Робин чангаар, "Зогс, зогс. Энэ бол шудраг тулалдаан байсан. Тэр бол зөрөгтэй ир. Бид одоо сайн найзууд болсон" гэж тушаав. Тэгээд Робин үл таних авраг залуу руу ээлдлэр мэхийн. "Манай хүмүүсийг уучлаарай. Та миний найз гэдгийг мэдсэн тул одоо танд гим хор хүрэхгүй. Намайг Робин Хүүд гэдэг" гэв. Авраг үүнийг сонсоод нүдэн томрон. Өмнө нь олон домгоос сонсож байсан зоригт Робин Хүүдтэй жинхнээсээ тулалдсан гэдэгтээ тэр бараг итгэсэнгүй. Робин үргэлжлүүлээд, "Хэрв чи надтай манай Мэри Мэнтэй хамт Гринвүүдэд амьдрахыг хүсвэл би чамд Линкний ногоон хувцас өгч, ном сумыг модшгээ сайн хэрэглэж сургана. Үүнээс сайхан санал гэж үгүй" гэж авраг хэлв. "Миний нэр Джон Литл. Би танд үнэнчээр зүтгэнэ." Уилл Стюдли инээд алдан. "Джон Литл гинөө? Ийм өндөр хүнийг бяцхан Джон гэх үү? Өөрөө бараг 2 метр өндөр болов?" Уилл инээснээс болж нулимсан гарав. Робин Уиллийг хараад инээв. Джон Робиныг хараад инээв. Удалгүй бүгд хамтдаа иллээ хүчтэл инээлтэв. Салхи тэдний инээдийг дамжуулан ойр орчмын тосгоны хүмүүс хүртэл, "Хараач Робин, Хүүд болон түүний Мэри Мэн их л хөвжигтэй байна да" гэхээр байлаа. Робин сүүлд нь инээгээд, "Инээвэл каргална гэж ярьдаг да. Харин бид инээсээр байтал турчих шиг боллоо. Хоол идэхгүй бол бүр турхна. Алив, Литл Джон, хоол идэх цаг боллоо" гэв. "Литл Джон" гэж Уилл. "Энэ бол түүнд яг тохирсон нэр. Бид түүнийг дахиад усан баталгаа хийж нэрийг нь баталгаажуулна. Би түүний загалмайсан эцэг нь болно." Ингээд тэд хөгжил төцгөөж ойдох өөрсдийн нутаг руу инээлдэн ярьж буцав. Джон Литлч тэдэнтэй цуг алхав. Хоол тэднийг хүлээж байлаа. Тогооч моддын дундаас санаа зовн. "Манай эзэн Робин ирэхгүй бол бугын шарсан мах хэд болчихлоо. Харин туулаан шүл бяцарч унахна" хэмээн ярьж зогсно.
Гэтэл яг тэд ирэв. Тогооч аваргыг харамгцаа алмаарин. Манай эзэн хаанаас ийм том мод шиг хүнийг олж авсан юм бол гэж өөртөө хэлээд яарн хоолоо тавглахааргүй. Оройн хоол маш хөвжигтэй болов. Робин Жоныг зөвхөн сайн тулалддаг бас ухаалаг хурц хэлтэй нэгэн гэдгийг олж мэдэв. Робины шинэ нөхөр түүнд улам таалагдав. Удалгүй Вил болон бусд нь түүний усан баталгааг эхлүүлэх цаг болсныг саналаа. 7 хөвгүүд Жоны араас гитэж очоод түүнийг урт ногоон наавуугаар ороож авраг нялх хүүхэд мэт болгов. Ёслол маш үүмэнтэй хөгжигтэй байв. Хүмүүс хашгирн инээж, Жонч бас ээлжиж уйлах мэт дуу гарган тэнцэн тийжигнэж байлаа. "Шш, хүүхэ, шш" гэж оноогоо хийцгэн. Гэвч 2 метр өндөр нялх хүүхэд огтхонч дуугүй болсонгүй. Тэгтэл Вил түүний хажууд зогсон ёслолын үгийг уншлаа. Энэ нялх хүрийг Жон Лидл гэвч одооноос түүний нэр өөрчлөгдөж үгсийг нь сольж бичих тул хаа явсан газар нь Лидл Жон хэмээн дуудагдана. Тэд хувин усыг бэлтгэсэн байв. Тэдгэрийг авч Жон дээр асгав. Жон нойтон ногоон даавн дотроо эвгүйхэн өнхөрч авраг ногоон авалдай мэт харагдах нь тэднийг улам их хинээлгэж байлаа. Робин бусдаас дутхааргүй нэг. "За Вил, одоо хангалттай биз дээ?" гэж Робин асуув. "Үгүй шүү" гэж Вил дуу алдна. "Бид түүнийг гол руу шидэх гэсэн. Харин та зөвшөөрөөгүй. Тэгэхээр бид голыг өөрсдөө очирч байна." Эцэст нь бүх хувин хоосорч ёслол дууслаа. Дараа нь бүгд дугуй болон зогсож "Лидл Жонд 3 ураа" гэж хашгирий. Дараа нь Робин шин нялх хүрээ. Толгооноос хөд хүртлэх ногоон гоёлол өмсгөн урт сайхан ном бэлэглэв. Үдшийг тэд дуулж, бүжиглэж, найрлаж өнгөрөөлөө. Нар жаргаж, сүүдрөө модыг бүрхэхэд тэд сайн шүн химээ мэндэлж, өөрсдийн агуунд унтахаар дарцгаав. Тэр өдрөөс хойш Лидл Жон үргэлж Робинтай хамт амьдарч, түүний хамгийн дотны нөхөр, мөн Робины багийн 2 дахь хүн болжээ. Ингээд тэр насан туршдаа хэдий өндөр, сайхан биетэйч үнэн хэрэгтээ Лидл Жон буюу Бяцхан Жон хэмээн нэрлэгдсээр үлдэв.